манай Дубай дээр бараг 2-3 хоног шүү яах тий. Энэ бол амар маш халуун орн байна. Мэдээж нэг халуун орн болохоор кондишн AC дээр аягүй сайтай. Тэгээ заалмал бэлтгэхэд бол ямар ч асуудал байхгүй. Тэгээ CB-ийн долынхаа арга багтаа тоглосон хожлооч чадсанд бол үнэхээр баяртай байгаа. Тэгээ бас нөө яг нэг залуу бүрэлдэхүүн л гэж харсан. Гэтэ бас ер нь бол сулын сулахгүй чангахгүй ер нь бол бүгдтэй нүдснэ л гэж бодож байгаа. Хэсгийн эхний тоглолтод ялалт байгуулж хасагдагчтанд өрсөлдөх хэрэг авсан хасын үлгүүдийн дараагийн өрсөлдөгч нь Ираны авраг Табиатваг. Last game was fun. We came out, executed coach's plan, played together. My teammates allowed me to do what I do, so it was easy to catch a rhythm. But we played well as a team. And how you see this game? Same preparation for every game. Come out and do what we do. We don't want to try to adjust too much to any other team. We want to make them adjust to our style of play. We worried about us. We're not really worried about any other team. We control ourselves. Yeah, it's my first time in Dubai. I like it. Nice weather, cool restaurants. My son is here, so it's a good moment for me. This is all for y'all. We're doing this for y'all. We're doing this to put more eyes on the Mongolian basketball market. За ер нь манай огийн хувьд яг үндсэн систем суугаад хамгаалтын дүрм журамтай яг баримттай зарчмууд байдаг. За тэр хүрээнд явдаг. За довтлооны хөлбөрийн хувьд манад 20 орчим хөлбөр байгаа. Бүх тэр 20 хөлбөрөө бүх тоглогч байрал үйлдэл нь мэдчихэд. Тухайн тоглолтын онцлогоос хамаарат будагтай талбайн тоглогчтой ашиглах уу, урд чугмын тоглогчтой ашиглах уу, хинээр төгсгүүлэх үү гэдэг хөлбөрөө сонгоод хийдэг. Тэгэхээр энэ удаагийн тоглолтод бид нар бас яг харж агаад тэр өөрсдийнхөө суудсан байгаа системээс хөлбөрөөдөө сонгоод хэрэгжүүл. За ер нь нөгөө бид нар багаараа удирдал их сүүлийн 2 жил явж байгаа те. Удирдал ихснээс хойш энэ шинэ импортуудтай хамт ингээ явж байгаа солиогүй гэдэг утгаараа ер нь ойлголцод бол бусад багаас илүү байна гэж харж байна. За одоо ингээд Солонгос LG Sackers гэ багийн хувьд бол мултрах аюулд орсон эсвэл Япон ч юм уу те мултрах аюулд ингээ орсон ийм цаг үе байна. Тэгэхээр бид нар энд бол яг лигийн авраг багууд өөрийнхөө үндсэн бүрэлдэхүүнийг илгээж байна. Тэгээ хүчтэй өрсөлдөөн үүсэж чинь. Тэгэхэд бид нар энэ төвшөнд өрсөлдөж чадхаар болсон байна гэдэг бол харж ийн мэдэрч байна. Бид нар өөрсдөө итгэлтэй байгаа. За хасын үлгүүд баг Дубайд ирээд PCL-ийн финалийн хашинд өрсөлдөж байгаа. Азийн шилдэг 9 улсын багууд хоорондоо өрсөлдөж байгаа. Хасын үлгүүд багийн байрлаж байгаа буудлыг та бүхэн зочдуудыг та бүхэн зах цухаас нь танилцсан мөгж бодож байна. За ингээд буудлынхаа лоббид орж ирж байна. За энэ чин зөрөө засалжуулагч яриа өгч байгаа харагдаж байна. Лобби нэг иймэрхүү лоббитай буудал байна. За энэ кофе шоптай тэнд хоолны хэсэгтэй. За энд бол тоглогчид хоёр дахь тоглолтод орох гээд автобусаа хүлээж байгаа. За эхний тоглолтод бол хойдсон, хоёр дахь тоглолтоо одоо хийхэд бэлэн болсон. Гэт лоббидо цуглаж байна. Your dad a couple of months and have you missed him? Yes, How much? a lot. It feels good to be with my dad because like I haven't seen him a lot and I get to like spread love to him when I'm with him. So when he plays in Mongolia, have you ever watched his game or? Yeah, I've watched a couple of his games. So how was he? He's good. Okay, what you want to say to him from your heart? I love you. За тамирчид маань хоёр дахь тоглолтод оролцох гээд автобусандаа сууж байна. Энд нэмэх 38 градус байгаа юм байна. За гадаа удах юм бол ер нь сэвгүрнэ. За ингээд тамирчид тоглолт болох ордон руу явах нэ.
За тоглолт бол маш ширүүн, маш физикал тоглолт боллоо. За тэгээ бидний хувьд бол мэдээж одоо хожих маш том олон боломжууд байсан. Тэгээ тэр боломжуудаа бас бид нэр ойлгож чадхаараа ашиглахыг хичээсэн. Тэгээ дөрөвдүрийн төгсгөлд ерөнхийдөө тоглолтын асуудлыг шийдсэн бол манай Ян одоо талбайгаас хөөгдлөө. Энэ өөрөө бас багт маш том хохирол учирлаа гэж харж байна. За тэгээ яг дөрөвдүрийн төгсгөлд бас яг мэдээж одоо шүүгчийн асуудал бол жоохон гарлаа гэж харж байна гүндээ бол. Тэгээд энэ дээр бол ямар нэгэн байдлаар багийнхаа зүгээс тамирчдынхаа өмнөөс шалтгаан төвчмөргүй байна. Гэхдээ бид нар бол бууж өгөхгүйгээр яг ямар ч багтай өрсөлдөж ямар ч багтай тоглоход өөрсдөө сэтгэл зүг бэлэн байх болно. За ерөнхийдөө тоглолт эхлэхээс өмнө олон улсад бол одоо Ираны багийн эсрэг тоглолттой ийм өрсөлдөөнтэй тоглоно гэж хүлээлт байгаагүй. Гэхдээ манай тамирчдын хувьд бол хинтэж байсан өрсөлдөхөд бэлэн сэтгэл зүгээ болон бэлтгэлүүдэд базаасан. Тийм учраас өнөөдөр бас тамирчдаараа маш их багах чинь гэдэг үнэхээр том биштэй физикал энэ бас өндөр түвшинд тоглож байгаа тамирчдын эсрэг өрсөлдөх хэмжээний ур чадвартай болж хөгжиж байгаагаар нь үнэхээр тамирчдаараа багах чинь баг хамт олноороо одоо өшөө илүү хичээж дараагийн тоглолтод илүү фокуслно гэж бодож байна доо. Сагсан бөмбөгийн Азийн аврагуудын лигийн хасагдагчны тоглолтууд Дубай хотын төвд байрлах Coca-Cola аренад боллоо. 2019 онд ашиглалтанд орсон тус арена нь 17,000 үзэгчийн суудалтаагаас гадна хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг багтааснараа бүс нутгийнхаа голлох аренагаар нэрлэгддэг. Last season with the Matrix, we was like unsuccessful. We went 0-3. We changed up our imports, which I didn't really agree with. I thought we would have done well. Man, I feel like yesterday was something that we needed. We needed to be humbled. We know we can play, to the highest level. I feel like we're the best team out here. I wouldn't come out here if I didn't. So I feel like we're gonna take it off. It's just gonna be one step at a time. Хасийн үлгэр багтай түрүү жилийн авраг авч байхад ажиллаж эхэлсэн. Тэгээд энэ жил яг Альбасоор гэрээгээр ажиллаж байгаа. Тэгээд 2 удаа авраг авахт нь хамт байна. Тэгээд Хасийн үлгэр багтайгаа ажиллаж байгаад маш их баяртай байна. За бэртэл гэмтлийн хувьд манай тамирчид бас нэг мэрсэр жижиг бэртлүүд бас байгаа. Тэгээд манайхан бас шүд зугаал, эмчлэгдээл, төвчээл ажиллаж байгаа. Ерөнхийдөө манайх нөгөө эмнэлгийн багт болохоор 2 терапист орж байгаа. 2 терапист маань болохоор гэмтлийн терапист Сэдэш, за мөн Боргил 2 маань хамт ажиллаж байгаа. Маргааш BC-лэш 8-ны хугас гişэ юм уу? 8-1 тэгээд юуны Филиппиний авраг Meralco Bolts гэх багтаа тоглож байгаа. Тэгээд ерөнхий багийн судалгаа хийсэн мэдээж Филиппиний сүүлийн 4 жил илүү финалд гарсан. Энэ жил авраг болсон. Нэлээд хүчтэй байгаа ур чадвар өндөртэй. Гэхдээ манай баг тамирчид бид нар өөрсдөө судалгаа саягээд бэлтгэлээ сайжруулах асуудал байна. Эсрүүгийн онцлог гэх юм бол илүү Америк стилийн сагсан бөмбөг тоглодог баг байлаа. Ерөнхий тоглолтын арга барил нь багийн систем нь ерөнхийдөө Америк стилтэй. Легионерууд нь шинэ 3 легионер байлаа. Яг дотоодын лиг тоглоагүй BC-д зориулаад шинэ 3 легионер авчирсан байна. Маш өндөр ур чадвартай 3 легионер байна. Филиппиний Meralco Bolts гэдэг сүүлийн жил авраг авсан багийн хэсэг тоглож байгаа. Филиппиний тэр баг нь болохоор ер нь нэлээд амжилт үзүүлэхгүй байж байгаа. Сүүлийн жилүүд арай хүчтэй болоод дээшээ тоглодог болоод тэгээ сүүлийн жил авраг авсан тийм баг байсан. Тэгээд маш гоё арена байна. Тэгээд нөгөө NBA pre-season-гийн тоглолтууд болдог. Маш том арена байна. Бас тухтай гоё арена байна. Маргаашны тоглолтын тухай тэгэл коучнэрийнхөө одоо хэлсэн геймплана биелүүлэх хичээл талбай дээр аль болох өөрийгөө илүү ихээр өмнө байгааг үргэлж ажиллана да. Ер нь говийн бэлтгэл илүү их хийж байгаа хийсэн гэх юм уу?
өнгөрөх 2 жилийн хугацаанд. Тэгээд багийнхаа бэлтгэлүүдээр одоо хож манайх тэр Желчко коуч гэдэг байсан. Ер нь Желчкогоо тасалжуулагчийн бэлтгэлийн систем ер нь тэр их нөлөөлсөн байх гэж боддог. Тэгээд би өлтрийн хувьд өнгөрсөн жилээр нь яг 103 сарын дорш төмрийн бэлтгэлээ яг анх удаа хийсэн. Тэгээд нэг бас жоохон тодорхой хэмжээний өөрчлөлт гарсан байх гэж бодож байна. Сэтгэлзэн хувьд гэхдээ ер нь нэг ч амар тийм айж имэсэн тийм сэтгэл зүйтэй байгаагүй. За Азийн клубүүдийн аваргын одоо эцсийн шат буюу одоо эцсийн шатын тоглолтууд маань одоо Дубай хотод маргааш үргэлжлээд тоглох гэж байна. Тэгээд манай багууд маргааш Филиппиний багтай тоглохоор байгаа. Тэгээд Филиппиний багтай клубын төвшөнд бас анх удаа тоглох гэж байгаа. Шигшагийн хувьд бол мэдээж өмнө Монголоос бол олон багуудаас янз янзын тэмцээн уралдаануудад тоглож байсан гэж бодож байна. Тэгээд эсрэг багийн маань хувьд бол мэдээж гол давуу талууд нь импорт тоглогч нар байгаа. Тэгээд мөн хоёр иргэншилтэй тоглогч нар байгаа гэдгээр одоо манайхаас илүү давуу талтай байгаа. Хоёр багийн хувьд нурууны хувьд бол ойролцоо гэж бодож байна. Тэгээ энэ жилийн хувьд бол мэдээж маш онцгой жил болж байна. Тэгээд улирал маань 10 сарын 12-нд эхэлсэн багууд бэлтгэлдээ 8 сарын дундаас ер нь бол манай баг гарсан. За манай багийн залуучууд бол бүр өнгөрсөн 24 оны 7 сараас цус серверээр бэлтгэл хийсэн ч гэдэм. Одоо ингээ барыг харахаар бид 11 сар орчим ер нь тэмцээн уралдаан бэлтгэл ингээд үргэлжлээ явж байна. Тэгээд маш онцгой жил гэж бодож байна. Тэгээд мэдээж энэ өөрөө онцгой гэхээс илүү манай Монголын сагсан бөмбөгийн хөгжил те Азийн төвшөнд ямар хөө хэмжээнд байгааг бас олон бусад орнууд бас харж мэдэж авч байгаа. Зарим орнуудад бас шинээр таниулж байгаа гэж миний хувьд бол бодож байна. Тэгээд зөвхөн нэг клуб нэг хэсэг бүлэг хүмүүсийн үр дүн бол биш гэж бодож байна. Маш олон хөгжөөнд дэмжигч спонсор байгууллагууд гэдэг юм уу те маш олон хүмүүс хоорондоо маш уялдаа холбоотойгоор үр дүнтэй ажиллаж чадж байгаагийн үр дүнд л одоо яг энэхүү амжилт маань бий болж байна гэж бодож байна. Тэгээд энэхүү боломж бол жил бүр олдоод байхгүй гэж бодож байна. Тэгэхээр энэ жил бидэрт одоо яг ингээд тулаад ирсэн байгаа дээр энэ амжилтаа өшөө илүү цаашаа аль хүртлээ явж чадах хүртлээ маш сайн хичээл гэж бол багаараа бол ярилцж байгаа да. Филиппиний аварга Мералко Болцын эсрэг хийсэн тоглолтод 83-78 хайрцагтай ялалт байгуулж Азийн хамгийн шилдэг 4 багийн нэг боллоо. Well, first off, I felt like I let my teammates down by leaving them on the floor the last 3 minutes and 47 seconds of the last game. So I just wanted to come out today and respond. But as a team, we answered every time they punched us, we punched back. And I'm proud of our guys, you know. Nah, I mean, I got my son, one of my sons here, so, you know, I always want to make them proud, you know what I'm saying? But it's the next game for me. I'm focused on every game the same. So I'm happy to have them here, though. Run that back, Turbo. I told the tech, cause nigga be shady. And it's her boy, cause we really wavy. I need some love to go with this hate. And mama hug, we finally made it. They putting M's on all the Mercedes. Spend a whole M in them. Тийм би яг ямар ч сан хасын үлгүүд багт нэгдээд дүүнерээсээ маш их урам зориг аваад тэгээд дүүнрийгээ дагаж бэлтгэл хийгээд энэ өөрийнхөө формыг аягуулсан хадгалъя гэж одоо тэгээд бас дээрэс нь амаараа ярихгүйгээр биерээ үлгэрлэе гэж бодоод бас өөрөө хичээсэн. Тэгээд тэр хичээн зүтгэл маань ч гэсэн намайг бас нэг гайгүй шейптэй формтой байлгасан баг. Тэгээд бас сайн хажуугаар сар гэж бас нэг тийм бэртэл гэмтэл тойрсонгүй бас ямар ч зөндөө янз бүрийн бэртэл гэмтлүүд авлаа. Тэгээд тэрийгээ давж туулаад одоо ингээд
Ерөнхийдөө энэ жилийн улирлын сүүлийн шатууд явж байгаа шиг байна. Тэгээд ямар ч энэ хүртэл явсандаа маш их баяртай. Need you making it hot. The stakes is high, the prices is high. I'm about to fly to Dubai. HB on the top. Хагас жигшээд Японы лигийн авраг Утсуномия Брикстэй хийсэн тоглолтод 71-93 харьцаатай ялагдал амснаар хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болсон. Тэгээ ямар ч гэсэн бид нар чадгаасаа чадахгүй хүртэл тултны хичээн тэгээд бидрийг дэмжээрээ бидраас итгэж алдахгүй хичээнэл хийлээ да. Мэдээж гоё энэ Азийн бас өндөр хөгжилтэй сагсан өндөр хөгжсөн орнуудын лиг төрүүлсэн багуудтай бас энэ хүртэл тоглож явж байгаа. Хүрэл медалийн төлөөх тоглолтод Талбан эзэн Шабаб Ал Ахлигийн эсрэг ширүүн тоглолтыг хийж 84-79 харьцаатай хожиж Азийн клубүүдийн хамгийн том тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм. Miller around the defense. Dissected both out the way behind.